бодлого. Автомашин 60 км замынхаа эхний хагасыг 1 цагт, сүүлийн хагасыг 2 цагийн хугацаанд туулсан бол ямар дундаж хурдтай явсан бэ? Хөдөлгөөнийг зургаар дүрслэн харуулъя. Автомашин 2 хэсэг зам явжээ. Эхний 30 км замыг 1 цагт, үлдсэн 30 км замыг 2 цагт явсан байна. Бодлого бодохын тулд өгснөө бичье. Дундаж хурдыг олохын тулд бүх явсан замыг бүх явсан хугацаанд хуваана. Тоон утгуудыг орлуулж дундаж хурдыг олбол 30 км цаг гарчээ.